За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За хаан уул дүүргийн 8 дугаар хороо буюу степ барианыг яг хажууд ирээдээд степ барианыг харах тийм ээ. За өнөөдөр энэ ч яагаад ирсэн бэ гэвэл Улаанбаатар спорт менежмент ХХК гэдэг манай Улаанбаатарын өмчт орон нутгийн өмчт хажууд дүүрэн тооцоод газар байж байгаа. Манай хулан захирал мөхтэй хоёр ирсэн байна. За энэ хаан уул дүүргийн 8 дугаар хороо яг степ барианыг хажууд энэ 8 га юм газартай хамгийн анх 2019 онд Азийн ногоон наадам одоо зохион байгуулах гэж Улаанбаатар спорт цогцлбор ингэж хийх гэж төсөл эхэлсэн байж байгаа. За тэгээ ер нь төсөл 19 онд эхлээд шалгуулалт яваад гацаагүй өнөөдөр ингээд 19 оноос хойш ингээд 7 дахь жилдээ спорт цогцлборын байлаа гэрээлчээд ингээд гаццсан 970 хүний судалтай юм спорт цогцлбор болох байсан. За хулан дарга битээр энэ жил энэ асуудлыг одоо хулан дарга бол танилцуулаад ярина үзнэ. Энэ асуудлыг одоо шийдвэрлэн зэгцсэн. За энэ жил бас төрийн үеийн түншлэлээр бид нар яг энэ эсрэг талд энэ урдаас орж иж байгаа төв замын энэ бас төрийн түншлэлээр зочдууд олон улсын тамирчдыг хүлээж авдаг зочдуудлыг бариулахаар бас төрийн үеийн түншлийн жагсаалтанд оролцсон байж байгаа тийм. Улаанбаатар хотын зүгээс энэ жил төрийн үеийн түншлэлээр олон улсын нисэх худал дээр бол хийхээр ажил бол зарлагдаад явж байгаа хэлцээр. Дараагийнх нь болохоор энэ спорт олон улсын тамирчид ирээд энэ орох боломжтой байдлаар ингээд юуг бол төлөвлөж байгаа. Тэгээ хулан дарга та энэ яг ямар төвхтэй 19 оноос хойш юу болоод гацж байгаа энэ одоо ингээд хоёлоо балгас 7 жил ингээд төсөл хэрэгжээгүй явж байгаа юм байна шүү дээ тийм. За энэ Улаанбаатар спорт менежмент компани 2019 онд байгуулагдсан. Тэгээд 21 оны 11 сарын 18-ны өдөр барилгын дээврийн одоо асуудал үүсэж одоо цас орсны дараа дээвэр нуралт үүссэн. Доошоо метр 50 нуралт үүсээд тэгээд дараа нь комисс ажиллаад бүх дээврийн ажлыг одоо буулгацсан байгаа байдалтай юм байна. Энд чинь ингээд явах уу? Энд чинь ингээд 970 хүний багтаамжтай юм спорт цогцлбор тийм. Тийм. Манай чи өөрөө талбай бол 8 га газартай гаднаа хөл бөмбөгийн талбайтай бүрэн баригдсан ашиглалтанд орцсон. Байсан тийм. Хаагур уу? Цааталтаа ингээд шууд орчих. За ингээд орчих юм тийм. За ингээд эн чинь ингээд 970 оны битүү ингээд байхаар яг юу ч яриана шиг зохион байгуулалттай. Тэгээд санал нь гарч ирдэг хоёр талаасаа. Тийм. Ийм байсан юм байна. Ингээд тойроо суучдаг. Тийм, тойроо суучдаг юм байна тий. Одоо манай ганцхан гаргаа энэ манай сүүлийн энэ гүйцэтгэл дээр яриад байгаа юм чинь яг одоо блокон шатыг хийсэн гэж байгаа. Цахилгааны асуудал хийсэн, урталд байгаа гаражийн хаалгыг одоо хийсэн л гэж. Яг энийг бас ашиглах боломжгүй гэдэг юм уу бас байна. Ганцхан дарга энэ дээр 19 онд ямар тендер шалгараад, ямар компани шалгараад, ямар ажил гүйцэтгээд, ямар гацсан талаар нэг товчхон бас нэг танилцуулж байна. Тэнд шалгуулалт нь спорт Улаанбаатар спорт менежмент дээр явсан. 19 онд тий. 19 онд. Манайх бол спорт ямар компани шалгарсан бэлээ? ОВМТХ гэдэг компани. ОВМТХ гэдэг компани 19 онд шалгараад нийт гэрээний дүн 16 тэрбум. Тийм бас яг бодит байдал дээр яг худалдаа ажиллагаа ерөөсөө явагдаагүй. За тэгээд саяны хулан даргыг хэлж байгаа зарим нэг нь одоо юунууд хийцсэн гэж байгаа боловч одоо шанарын шаардлага анхахгүй байгаа талаарх асуудлыг биднээс нөгөө компани сүүлд ирүүлсэн хүсэлтийн дагуу хянаж шалгаад тэгээд нэг юу болсон. Зарим нь ажил нь бол шанарын шаардлага анхахгүй ингээд гүйцлээс хасаад өөрсдийн тооцоолыг хийцэн. За одоо ингээд юундээ иргэдтэй харуулхад ингэсэн байна. Хулан дарга та ийшээ зогсохгүй. За энэ ингээд хаан уул дүүргийн 8 дугаар хороо яг степ барианыг хажууд ингээд гаднаа машин зогсоолтой яг энэ одоо харж байгаа энэ дээр 970 хүний судалтай Азийн ногоон залуучуудын наадмын зохион байгуулахаар Улаанбаатар хот шийдэж 16 тэрбумаар 2019 онд ОВМТХ компанид бол шалгарч тендерг өгсөн. Тэгээд ажил гүйцэтгэж явж байгаад нийт 6 удаагийн одоо сүүлд 7 удаагийн төлбөр гарсан юм байна. Тэгээ 22 онд дээврийн ажил гүйцэтгэж байгаа. 21 онд дээврийн ажил 11 сар дээврийн ажил гүйцэтгэж байгаа. Дээвэр нь ураад. За дээвэр нь урснаас дээврийг хурааж аваад ингээд хоёр талын маргаан үүсээд ингээд зогсцсон байж байгаа. За Улаанбаатар хотын зүгээс одоо яах шаардлагатай байвал яаралтай энэ компани ажлыг бол цуцалж тоо хэмжээг бол тулаад үргэлжлүүлээд энэ спорт цогцлбор бол дуусгах шаардлагатай. Энэ жил бол бидний магадлал дээр бол магадлал явагдаж байгаа юм байна. Магадлалыг хийлгээд дуусаад
тендерийг бол одоо 4 сартаа багтааж холон захиалгын дээр бол зарлаад энэ ажлаа бол үргэлжлүүлээд энэ ажил бол тодорхой хэмжээнд дээр явцсан учраас эх жил бол босчих боломжтой гэж харж байгаа. Тэгээ энэ жил бол эсрэг талд нь бид нэр энэ олон улсын спорт тэмцээн их зорилттой бол зочид дуудлыг төрийн төслөөр бол хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Тэгээд бас энэ компанитай холбогдолтой авилгатай тэмцэх газар бол асуудал явж байгаа байна. Бид нар барилгын тухай хууль заасны дагуу ойрын хугацаанд гүйцэтгэлийг тулж тоо хэмжээг тулаад энэ компанитай бол маргааныг шийдвэрлэж асуудлыг бол хаагаад тэр авилгатай тэмцэх газартаа явж байгаа асуудал бол тусдаа. Тэгээд тэр хууль журмынхаа дагуу бид нар энэ тоо хэмжээг бол эцсийн засаг даргын тамга газраас тулъя гэж бодож байна. Тэгээ ингээд өнөөдөр хулан захиралтайгаар талбай дээр хөрөнгө оруулалтын газар бол нийслэлийн дотоод аудит бол ажиллаж байна. Ажил бол тухайн үед ингээд харж байгаа нэг 20-30 үед бол хүрцэн явж исэн юм байна. Дээвэр хийгээд дотоод засал руу орцсон бол ер нь цаашаа бас явах боломжтой л юм л байсан юм байна. Тэгээд UG Arena-гийн зохион байгуулалттай гэж тийм. Тэр юм уу энэ нэг тал руу ороод нэг хальт харчих тийм үү. За ингээд орчих. За. Энэ төв хаалгатай эсрэг рүү оръё. За төв хаалгатай эсрэг. Өнөөдөр бас гадаа нэлээд хүүтэн салхитай өдөр баг шиг тийм ээ. За. Хоёр давхраас Аха. үйлчлэгээний зохион байгуулалттай. За эндийг баг гарна да. За. Энэ холон захиалт маань зүгээр давчвал бий бол зүгээр. За энэ чинь ингээд энэ уулууд ингээд зохион байгуул төлөвлөлтөөрөө ингээд спорт юунуудыг зайлуулан мэдээтэй газар авахгүй бол ийшээ ингээд заалны хэсгүүд нь тэгээ тамирчид орох хэсгүүдтэй юм биш. Хойд тоглоо гарч болох юм байна те. За хойд тоглоогоо ингээд гарчих юм. Энэ шатан зүгээр үү те? Шатан зүгээр шууд явж байна. Хамгийн дараагаар одоо ахлуулсан ажлын Өшөө дэшээ гарч болох уу? Одоо ингээд даачаа зүүн гартал руугаа эргүүл. Энэ C блок нь 3 давхар. Энэ арын хэсэг. А блок, За энэс B блок, C блоктэй. Энэ А одоо блок, Б блок, C блоктэй. Энэ одоо гаднаасаа яг төв ордог алганы хэсэг маань байгаа. гаднаасаа ордог юм уу те? Зочдыг хүлээж авах тархинтай. Эндээс Дэшээ ингээд том зал руугаа шууд хүлээж авах. Дотор монтаж сангийн ажлууд сангийн хийгдсэн. ажлууд бол хийгдсэн. Шилнүүд зарим ширээ хийгдсэн. Дээвэр хийгдээд явцсан бол ер нь бас төхөр авцсан байсан юм. Тэгээ нурцсан юм уу? Тэгээ дээвэр нурсан. Ийм асуудал байна. Дээврийн төмөр хийцлийн асуудал байсан гэж Дүнэлт гарсан юм байна тийм ээ. гарсан байдгийг. За энэ хэсэг бол ингээд яг эн чинь ингээд 3 давхар юм байна. Манай үзэгчид хүмүүс харж байна. За энэ ингээд Улаанбаатар спорт цогцлбор тий 970 хүний судалтай. Ингээд дээвэр хийгдээ дотор халаалт авцаа. Ингээд 3 давхар юм байна. Зохион байгуулалт бол маш гоё хийгдчихсэн юм байна шүү дээ. 3 дахь давхараас ингээд шилээр үзчихин 2 дугаар давхараас ингээд суугаад үзчихин тий. Нэг давхартаа Доотлын давхартаа 2 цэшиг хураагддаг 2000-аас ингээд болохоор байсан юм байна. Тэгээ 3 талаасаа хийгдчихсэн байна. Тэгээ яг хоо ерөн зүгээр одоо ингээд харж байхад бол за дээврийн төмрүүд энэ юу тий. Дээврийн төмрүүд юмнуудыг үзлэг хийгээд ашиглахдаггүй тодорхой магадлалаар бол зураг дуусч байгаа юм байна. Ойрын хугацаанд бол энэ гүйцэтгэсэн компанитай асуудлуудаа шийдээд бид нар 4 сартаа багтаагаад одоо улан захиалгчдаар бол энийг үргэлжлүүл дуусгах бол тендерийг бол нээлттэй зарлана гэж төлөвлөж байна. Бас боломжтой магадлал дээр одоо явж байгаа юм байна. Манайхаас ерөнхийдөө барилга үргэлжлэх боломжтой гэдэг одоо дүнлэлтийг одоо гаргах юм байна. За тухайн үед барилга нурсны дараа энэ дүгнэлтүүд ерөнхийдөө бол бүгдээрээ гарсан. Дүгнэлтүүд гараад одоо барилгын дээврийн асуудалтай байсан гэж юм бол дүгнэлтэн дээр бол гарсан. Тэгэл ер нь буулах гэж бас нүсэр ажил болсон юм шиг байна. Зурган дээр. Ер нь бол энэ 100% дээдх дээвэр нь бол хучигдсан байгаад цас ороход нурсан байгаа байхгүй юу? Дээвэр хучигдсан байж байгаа цас аваад халаалт авсан байж байгаа цас аваад цасны даралт мөс хоёрынхоо тий ачаалаа дийлээгөө унтсан юм байна шүү дээ. Магадгүй аваад буулсан юм байна. Тийм байна. Яг бүрэн яг бүтээцийн хэмжээнд нь харах хэрэгтэй байна тийм ээ. Цэсний өгөө тооцсон байна. Эсвэл угсралтын үеийн алдаа байна уу? Хийцлийн алдаа байна уу? Дүгнэлтүүд нь бол гарсан байгаа юм тий. За тэгэхээр ер нь бол яг энийг бас нэлийн ажлууд явцсан байсан гэж харагдаж байна. Хэрвээ дээврийн асуудал үүсэх болсон бол дотшоо ингэж явчихсан. Тэгэхээр энийг ер нь бол энэ жил ингэж өргөжлүүлээд
явъя гэж. За эсрэг талтай ингээд харуулчих. Зочид дуудлаа болохоор энэ уртын хэсэг дээр худал захирал төлөвлөж байгаа юм байна тий. Төрийн түвшлээд энэ хэсэг чинь хэдэн 0.5 га шхуу байна уу? Ингээд тий. Уртын хэсэг, буудлын хэсэг чинь 3700 м квадрат. Энэ дээр ямар хэмжээний зочид дуудлал төлөвлөж байгаа вэ? 205 хүний 124 өрөөтэй. Өөрөөсөө олон улсын спорт тамирчид ирээд буугаад энэчээ спорт тэмцээнд оролцоод ингээ явах боломжтой хэмжээнд дээр төлөвлөж байгаа юм байна тий. Мэдээлэл ахад хэлээд өчөө. 250 хүний 124 өрөөтэй 9 давхар зочид буудал Тэгэхээр тийм. төлөвлөөд ингэж байгаа юм байна тий. Бас бидний судалгаа явуулдаг байгаа нь 20 судалгаа хийж байгаа шүү дээ. Аха. Тэрний ерөнхийдөө жишээ байлаа. Өөрөөс таван багтаа. Бид нөгөө мэдээллээ Батэрбек дарах тус гаргаж өгöd бас зураг төслөө. Ганц зураг даргаалаа юу гэж та. За эндээс хулан дарга битэр юу гэд хаач та данс болгоомжтой. За 19 онд OBMTK гэдэг компанид 670 хүний багтаамжтай 970 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн спорт зохицолбор гэсэн одоо энэ барилгыг бол эхлүүлээ явж исэн. Одоо ингээд 19 оноос хойш гэдэг чинь 2026 7 жил өнгөрсөн байна. Одоо эх жил рүү болоход 8 дахь жил рүү орох юм байна. За одоо нийслэлийн удирдах байгаа баг хамт олон бол Улаанбаатар хотын хэмжээнд бол ингээд сүүлийн Улаанбаатар хотод гаццсан 10 жил, 15 жил, 20 жил, 7 жил, 5 жил гэдэг маш олон асуудлууд байгаа. Өнөөдөр өглөө бас хотын дарга маань өглөөний шуурхаад ирсэн. Ус төржихгүй Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ажлуудыг бол яаралтай эрчимжүүлж энэ олон жил гацсан байгаа энэ төрийн өмч болон энэ одоо гацсан байгаа ажлуудыг дуусгаж үр ашигтай ажиллах тал дээр бол үүрэг даалгавар өгсөн. Тэгээ өнөөдөр хулан дарга битээр төгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар спорт менежмент ХГК-гийн хулан захирлэгчдээр холбогдох удирдлагуудтай салбар дээр нь ажиллаж байна. За энэ 5 дахь өдөр энэ OBM ХТ компани удирдлагуудтай уулзаад байгаа баримт бичгүүд дээр нь гүйцэтгэлийн тооцож бол гэрээг дүгнэх боломжтой гэж үзэж байна. Гэрээгээ дүгнэж хаагаад за үүнээс цааш бид нэр магадлалаа баталгаажуулж аваад магадлагдсан төсөөрөө 4 сартаа багтаагаад тендерээ зарлаад ингээд энэ 970 хүний багтаамжтай спорт арга хэмжээ их боломжтой олон улсын хэмжээний тийм ээ ийм одоо энэ спорт төвөө дуусгая. Энэ жил бас бид төр үеийн түншлэлээр зочид буудлаа барья гэсэн төлөвтэй. Хулан захирал энэ дээр та нэмжих юм. За ер нь бол манай барилгыг бас нийслэлийн засаг даргын одоо тамгын газраас ажлын хэсэг гаргуулж бид нэг сарын ажлын хэсэг гаргаж энэ дээр үйл ажиллагаа явуулаад ер нь бол барилга өргөжлүүлж барихад шаардлагатай бүх арга хэмжээг бол авсан байгаа. Барилгын зургийг дуусгасан байгаа, барилгын төсвийг гаргасан байгаа. Одоо жишээлбэл энэ ард харагдж байгаа цагаан багнууд бүгдээрээ дээвэр нурах явцад бүгдээрээ хийв ажилт өгсөн. Геодезер бүгдийг нь одоо хэмжүүлээд аль багныг одоо багнуудыг хэр хэмжээнд нураах вэ гэдэг бүх одоо мэрэгжлийн дүгнэлтүүд бүгд гарцсан явчихсан байгаа юм тийм. За тэгвэл хоёул 4 сард ямарчсан тендерээ зарлаа 5 сартаа гэрээлээ. Тэгээ энэ жил ажиллаа эхлүүлъя гэд. За энэ үргээд ингээд дуусгачихъя. За баярлалаа.